Сайн уу? Ано байна. Тэгэхээр мөнгө удирдах цувралын 3 дахь дугаар та нарт хүрч байна. Хэрэв өмнөх 2 дугаарыг бол үзээгүй байгаа бол дээр card хэсэгт холбож өгсөн байгаа плейлист рүү орж өмнөх 2 видеог нь үзээрэй. Тэгэхээр энэ удаад би та нарт өөрийнхөө хувийн санхүүгөө удирдахдаа ашигладаг апп танилцуулъя гэж бодсон. Гэхдээ энэ дундаа бас яаж ашиглах вэ гэдгийг энэхүү видеогоор харуулахыг зорилоо. Өмнө нь оруулж ирсэн видеонууд дундаас хүн бүрд байх хэрэгтэй банкны 5 данс гэсэн видео хэрэг үзэж амжаагүй байгаа бол энэ видеог энд түр паузлаад тэр видеог үзээрэй. Би card хэсэгт бас оруулаад өгсөн байгаа учир нь тэр видео дээр дурдсан 5 янзын дансыг бас энэ аппликейшн дээр би яг яаж ашигладаг ч юм уу яг ашигладаг талаараа та нарт бас харуулах болно. Тэгэхээр түр хүлээж. За харин тэр видеог үзсэн хүмүүсийн хувьд болохоор хэдүүлээ үндсэн видео руугаа эргээд орцгоё. За миний хувьд iBear-г хөгжүүлэгчийн энэ Money Pro аппликейшнийг бол хувийн санхүүгөө удирдахдаа бол ашигладаг. За Money Pro аппликейшнийг нэгэд харах юм бол доод хэсэгт нь бол Today, Balance, Budget, Reports, More гэсэн үндсэн зэвсэг бол харагдаж байгаа. За Today хэсэгт нь бол тухайн өдрийнх нь орлого болон зарлахыг бол харах боломжтой бол Balance хэсэгт нь нийт даснуудын чинь үлдэгдлийг бол харах боломжтой байгаа. Budget хэсэг нь өөрөө за өдөр 7 хоног, 2-7 хоног, сар, улирал, жилээр төсвөө гарах боломжийг бол олгож өгдөг хэсэг. Ихэвчлэн бол энэ нөгөө сараараа байхад л эвтэйхэн байдаг шүү дээ. Тэгэхээр одоогийн байдлаар тохиргоог нь бол сар дээрээ тавьчих. За reports хэсэгт нь орлого зарлагын тайлан, asset болон liabilities буюу нийт хөрөнгө болоод үр төлбөрийн тайлан, cash flow буюу мөнгө урсгал гэх мэт яг юм санхүүгийн гол тайлангуудыг бол эндээс харах боломжтой. За more хэсэгт нь бусад тохиргоонууд бол байршиж байгаа. Хил одоо зэрэг бол гэтээ одоо Money Pro би ашигладаг болсон гол нэг шалтгаануудын нэг нь бол валют байсан. Тэрийн хэсгээс бол тухайн аппликейшны үндсэн валютыг бол сонгож болдог. Яг currency хэсэг рүү орохоор MNT гэдэг яг төгрөгийн данс байж байгаа жишээтэй. Бусад нөгөө ихэнх бүх улсуудын валютууд энэ дундаас байгаас гадна дээрээс нь одоо шинэ биткойн хүртлийн дээр байж байгаа жишээтэй байхгүй. Тэгэхээр ямар иймэрхүү төсвийн Тэгэхээр нэмэрхүү төсвийн зориулттай аппликейшнууд донд бол нэлээд олон байдаг гэсэн нэг төвөгтэй юм болохоор Монгол төгрөг бол энэ рүү орж ирдэггүй учраас яг шууд дурын апп бол ашиглаад айгүй төвөгтэй байдаг л да. Тэгэхээр Money Pro сонгосон гол шалтгаан бол MNT буюу төгрөгийн одоо дансын үлдэгдлийг бол байлгаж болдог. Заашлаад бас зөвхөн төгрөг гэлэхгүй бусад валютуудын хооронд шигсэндээ хөрөх боломжийг бол олгодог учраас надад энэ гой санагдтыг. За тэгээд Money Pro-г нээсэн бол хамгийн эхлээд бол дансынхаа үлдэгдлүүдийг бол тохируулах хэрэгтэй. Тэгэхээр энэхийн тулд баланс хэсэг рүү орж ирнэ. За одоогийн байдлаар анхнаасаа Money Pro дөнгөж татсны дараа бол ганцхан дансын дээр бүртгэлтэй байдаг. Тэр нь wallet буюу за одоогийн байдлаар хитвчг орчуулчих тий юм байна. За баруун дээдлийн болонд байгаа edit товчийг дармагц. За юу харагдах вэ гэхээр энэ дээр ямар төрлийн дансуудыг нэмэх боломжтой вэ гэдэг чинь харагдана. Энэ дээр үндсэндээ 4 төрлийн данс байгаа. Нэг нь payment account, credit cards, other assets, other liabilities гэх зэрэг. За payment accounts гэдэг нь юу вэ гэвэл ерөнхийдөө шууд мөнгөн үлдэгдэлтэй байгаа дансуудыг хэлсэн гэж хэлж болно. Харилцах данснууд болоод хадгаламжийн данснууд гих мэтчлэнгээр яг үлдэгдлийг шууд хөдлөх боломжтой мөнгөн үлдэгдэлтэй. Credit card гэхээр ойлгомжтой тийм credit cardууд юу байна вэ гэдгийг энд хэсгээр бүртгэн гэсэн. За other assets нь бол яг шууд мөнгөөр үлдэгдэж байгаа ч гэсэндээ шууд үлдэгдэл нь мөнгөөр хэмжигдэхгүй хөрөнгүүдийг бол хэлээд байгаа. Жишээ нь одоо орон сууц ч юм уу, машин ч юм уу тийм хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд. За цаашлаад нөгөө нэг урлагийн бүтээлүүд ч юм уу тиймэрхүү үнцэнтэй зүйлсийг бол энэ дээр бас бүртгэж болно. Өөрийнх нь гэхдээ бүртгэхдээ нөгөө одоогийн тухайн зах зээлийн үнэлгээг хийдвэ гэдэг байдлаар бүртгэж чинь л дээ. За other liabilities гэдэг нь үндсэндээ нийт үр төлбөрүүдийг бол энд гаргаж өгдөг. Зээлийн үлдэгдлүүд одоо ипотекийн зээлийн үлдэгдэл, цалингийн зээлийн үлдэгдэл гэх мэт бүгднийг энэ баланс хэсэгт бол бүртгэх боломжтой байгаа. За тэгэхээр юун түрүүнд эхлээд хэдүүлээ payment account-уудаа тохиргоогоо хий. За яг одоогийн байдлаар би wallet гэдгийг нь бол тэр чигээр нь үлдээчих гэж бодож байна. Гэхдээ энийг төрөвч гэж нэрлэж юм монголоор тий. За энэ дэр хэсэг харж байгаа бол яг нэрийг нь бол та нар яаж өгч болно. Дээрээс нь эндээс зургийг нь буюу icon-ыг нь бол сонгох боломжтой. Одоохондоо бол төрөх хитвч учраас би энэ зургийг хэвээр үлдээлээ. За balance гэдэг хэсгээр бол одоогийн байгаа тэнцлээ гаргаж үлдэгдлээ бол тавина гэсэн. Хэрвээ та нар одоо яг миний энэ видеог үзэн гээд давхар надад зэрэгцээд Money Pro-гийнхоо тохиргоог хийж байгаа бол яг одоо төрөвчөө гаргаж ирээд чамд байгаа нийт бэлэн мөнгөний үлдэгдэл хэд байна вэ гэдгийг энэ хэсгээр оруулна гэсэн. За зүгээр жишээлээд би дөрөвчөндөө 5500 төгрөгтэй байлаа гэж бодъё. Яг одоо энийг тохиргоо хийж байгаа үед. За тэгэхээр энэ дээр 5500-ыг тавьчихна гэсэн. За тэгэхээр одоо хэдүүлээ бусад дансуудаа нэмцгээе. За add гэсний дараа түрүүн ярьжсэн 4 янзын дансын үлдэгдэлж байгаад ярьж байгаа. Тэгэхээр энэ нь payment account дарангууд хамгийн их хэдүүлээс ярьжсэн home base гэдэг данс байгаа. Энэ юу гэхээр нийт орлогч нь төвлөрдөг данс байгаа штэ. За тэнгууд зургийг сонгож үзье. Би энэ дансандаа яг одоо хэдэн төгрөгтэй байна вэ гэдгийг шалгаад хэрэг таарч дансууд гэдэг бол шалгаад энэ дээр үлдэгдлээ тавьчихна.
За save. Дараагийнх нь emergency fund буюу the vault гэж нэрлэгддэг. Гинтийн ямар нэгэн зарцуулалт хийх шаардлагатай үедээ болоод хадгалж явах таанс. За энэ дээр би 1 сая төгрөг хадгалсан байлаа гэж бодъё. Тэгэхээр одоогийн байгаа би өөрөө тэр хэмжээнд хүрсэн байгаа бол энэ дээр балансаа тавьчихна гэсэн. Дараа нь богино хугацааны хадгаламжийн данс. Юу ч юу гэж нэрлэж болно танаа. Би хувьдаа болохоор энэ данснуудыг нөгөө богино хадгаламж гэх мэт нөгөө нэрнүүд өгсөн мөртөөс арталт нь банкныхаа тухайн банкн дээр байгаа тухайн дансныхын дугаарыг бас тавьчихдаг. Тэгэхээр нөгөө банкн дээр очиод ямар нэгэн үйлчилгээ ч юм уу авч байгаа тохиолдолд шууд гяс нээж харж агаад заавал банкныхаа аппликейшн руу орохгүйгээр Money Broker app дотор ингээд нэг харчдаг болохоор дансны дугаар харахад айгүй хэвтэй юм бид. Хэрэв та бүх дансны дугаарыг цээжэр мэддэг бол бүр зөвхөн би бол цээжэр мэддэг юм. Богино хугацааны хадгаламж дээрээ за ямар үлдэгдэлтэй байх вэ? Дахиад 1 сая төгрөг тавьдаг. Урт хугацааны хадгаламжийн данс. За үлдэгдэл нь өнөөдөр гэдэг үү? За яаш 1 сая юм дээ 2 сая төгрөг тавьчих. Одоогийн байдлаар юм үлдэгдэлтэй байна гэх. За ингээд үндсэндээ 4 данс нь ороод ирчлээ. 5 дахь данс нь бол U буюу за нийт төлбөр тооцоогоо төлдөг картын чинь дансаа гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр би нэг зүгээр төлбөрийн карт гэж хүчээ та нар юу бол юу гэж нэрлэж болно. Тэгмээдээ төлбөрийн картын үлдэгдэл чинь одоогоор за 200 сая төгрөгийн дотор байгаа гэж тооцоолж. За олон улсын худалдаа хэрэгэлдэг бол магадгүй олон улс хэрэгтэй долларын карт нарт бас байж байх үсэхгүй. Тэгэхээр бас тэрийг энэ дээр нэмж өгнө төлбөрийн карт гэдэг. Долларын карт учраас би эндээс валютаа сонгож аваад $уудыг сонгож энэ дотроо би $20 үлдэгдэлтэй байгаа. За тэгээд энэ дундаа ингээд гүйлгээд харангуут за түрүүч хамгийн их ашиглагддаг байлаа гэдэг дээш нь зөөшж болж байгаа. Төгрөгийн карт нь ингээд төлбөрийн картны урт хугацааны хувьд удаан хугацаанд хадгалагдаж байгаа болохоор ийшээ орно. Emergency fund жоохон ийшээ орч магадгүй home base бас урагшаа байн бас орлого орж ирж байгаа дансаа гэж таамаглах юм бол хэрэглэх дараалалаар энийг өгөхчүүл айгүй хэвтэй. За энэ дээр бас нэг нэмж өгөх нь бас зохимжтой нэг дансууд юу гэдэг вэ гэхээр заавал банкн дахь дансууд байх албагүй өөр энэ тэнд байгаа захим хитвчүүдээ ч гэсэн энэ рүү нэмэх нь зүгээр. Бас би энэ дээр бас нэмж өгдөг нэг данс юу гэдэг вэ гэхээр U money гэдэг данс байгаа. За U money дотроо би 4000 төгрөгтэй байгаа. За үндсэндээ ингээд 5 янзын данс ороод ир чин та нар энэ дээр хідэн ч данс бүртгэж болно. Өөрсдийнхөө дансуудынхаа тоогоор ч байсан хамаагүй бүртэг, захим хитвчүүдээ бүртэг. За payment account-уудын хувьд юм байж. Тэгвэл одоо дараа нь үр төлбөр төлөө бүртгэе. Liability хэсгийн дараа за би цалингийн зээлтэй байлаа гэж бодъё. Эндээ би за 2 сая төгрөгийн үлдэгдэлтэй баланс нь 2 сая төгрөг. Тэгээ би төгрөгөөр зээлдсэн байгаа. Дээр нь description-с ямар зорилгоор авсан хаанаас авсан гэдэг ч юм уу өөртөө тийм тэмдэглэл үлдээж болно. За save дарчингууд other liabilities гэсэн тусдаа хэсэгт ингээд ороод ирж байгаа. За тиймүүдээ нөгөө талдаа asset гэдэг та нар бусад нөгөө хөрөнгүүдээ бол энэ дээр нэмжиж болно. Үйл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээ ч юм уу те. За одоохонд энийг тусчих. За дан гэж хадгалчихмууд үндсэндээ миний нэгэн санхүүгийн зураглал энэ дээр нэг гараад ирж байгаа байхгүй. Payment account-ийн ард харагдаж байгаа одоо энэ 4 сая 282 мянган төгрөг бол яг миний актив хөрөнгө байх чид яг нийт эерэг баланс нь хэд байна вэ? Тэгээд доот нь other liabilities ард байгаа 2 сая төгрөг нь миний пассив баланс буюу одоо үр төлбөр хасагддаг. Энэ хоёрын зөрүүн дээрээс миний net worth буюу миний үнэлгээ бол тогтно. Bourse руу ороод net worth-ийг харангуут за энэ дээр 2 сая 282 мянга гараад ирж байгаа. Тэгэхээр энэ хоёр актив болон пассив хөрөнгийн пассив үнэлгээний зөрүүгээр энэ тогтож байгаа шүү. За дараа нь нийт зарцуулалт болон орлогынхаа ангиллуудыг бол хийчихүүлээ баамар. Тэрийг болохоор budget хэсэг дээрээс хийн. Budget руу ороод edit дарахаар зарцуулалт болон одоо орлогуудын төрлүүдийг одоогийн байдлаар зүгээр англиар ингээд бэлдээд урьдчилсан байдлаар бэлдээд тавьсан байгаа. Энийг яг энэ хэлбэрээр нь ашиглаад яваад иж болно. Эсвэл та нарыг өөрсдийнхөө ашигладаг хэв маяг руу бол оруулж өгч болох юм. Тэгэхээр хэдүүлээ энийг өөрсдийнхөө хэв маяг руу оруулъя. За би car гэдгийг ороод зүгээр тээврийн хэрэгсэл гэж өөрчилнө. Энэ нөгөө машин ундаггүй болохоор одоо энэ болон анзын угаалга засваргуулчлахын шатхан гэх мэт дид хэсгүүд хэрэггүй. За энийг болохоор би за нийтийн тээвэр нэг ангиллна. Дахиад би нэг дид хэсэг нэмье. Такси. За энэ машинын тэр чиглэлээр бэжийг онгоцгол хүчий. Гэх мэтээр ингээд одоо ангилллынхаа дид ангиллуудыг энэ дээр нэмээд өгчөж болно. Энэ орон сууц ийм ахуйн зүйл бол байх ёстой гэж боддог. Тэгэхээр гэр ахгүй гэдэг эдийг нь өгчий. За энэ дотор нь түрээс гэж байж болж байна. Басны том зардал юу гэдэг үлээ хүмүүс хооллохтэй. Гэхдээ энэ гихэнхдээ би гадуур хооллох гэдгээр нь өгмөр байна. Яг тэгэхээр гадуур хоол хэдийгээр гадуур хооллох болон хүнсний бүтээгдэхүүн хоёр нэг ангиллын зардал боловч бибинийг нөгөө нэг биш нөгөө бибинийг харилцан орлох чадамжтай ангиллууд байгаа учраас нэг дор зэрэгцүүлэхгүй. За groceries гэдэг нь болохоор хүнс. За clothing хувцас ер нь бүгдээр ингээд монголчлогч тий. За person гэсэн юм хэсэг байдаг. Би өөрийнхөө тохируулга дээр энийг юу гэж өгсөн бэ гэдэг вэхээр өөрийгөө хайрал гэж өгдөг.
Ягаад тэгэхээр энэ дотор байгаа зарцуулч юм бүгдээрээ чамд өөрт чинь зориулагдсан зарцуул байгаа. Гэхдээ тэрийг зардал гэж харахгүй гэж өөрийгөө хайрлаж ийн гэж бодохгүй тийм. За цаашаа боловсрал гэсэн хэсэг байгаа. Боловсрал доор би нөгөө за одоо сурж байгаа ч юм уу сургалтын төлбөр зэргийг бол багтаана гэж бодож байгаа. Тэгээ цаашлаад та нар өөр өөрсдийнхөө боловсрал хувь нэмрээ оруулж байгаа семинарууд, лекцүүд, ток, ярианууд очиж байгаа бол тэрнийхээ үнийг ч гэсэндээ боловсрал дотроо шингээж хэрэгтэй. Дараа нөгөө сарынхаа төсвийнхөө гүйцэтгэлээр та нар яг энд бас хичээл дөрөв зарцуулсан байна уу гэдгийг бас харахад ч туслах болно. Entertainment. За entertainment-ийг би entertainment-ээр нэрвэрлээ. За энэ дээр үр төлбийг харин янзлмаар байна. Debt гэдгийг би нийт зээл орхиж. Тэгээ mortgage-ийг бол би ипотек гэж өөрчилж байна. Mortgage орж орхисон болно те. За тэгээ бусд нь хавь нэггээр яж. За кредит картын төлбөрийг бас ишээ өгье. За utilities-ийг бол нийтийн үйлчилгээ гэж орчуулж болох юм. Бид нар нөгөө байрны мөнгө, сөөхийн мөнгө гэдэг зэрэг ингээд хамттанд үлчдэг штэ. Тэнгүү зүгээр зарлаа бүртгэхдээ зүгээр сөөх байрны мөнгө нэг дор бүртгэжчүүл болдог. Заавал нөгөө задрагаар бүртгэж ах шаардлагагүй. Гэхдээ би бол задрагаар нь бүртгэж чинь. Тэгэхээр цаанаас нь хараа electricity, water, gas гэдэг цахилгаан, ус, дулаан, интернет гэх мэт ангилсан байгаа. Энийг бас нөгөө төлбөрийнхөө баримтыг харж агаад ангиллаар нь бүртгэж юм бол дараа нь бас яг халаалтанд эдийг төлж, усны эдийг төлж, би ус хэрэглээд байна уу, банк хэрэглээд байна уу, цахилгаан нь бас хэрэглээд байна уу, банк хэрэглээд байна уу гэдгийг бас хувааж нөгөө нэг зарцуулалтынхаа ангиллаар харах боломжтой байдаг учраас энэ хിവэр нь хадгалаарай гэж зөвлөмөр байна. Гэхдээ заавал тэр чигээр нь бүтнээр нь байлгах шаардлагагүй. Хэрвээ тэгж задлах нь магадгүй энэ бүртгэлээ бол хийхгүй байх үндсэл хэрэг болж байгаа юм бол ядаж нийт дүнгээр нь чамаагүй бүртгээд яваад байвал зүгээр шүү дээ. За тэгээ бас их чухал хэсэг бол татвар. Энд дээр taxes гэсэн дид хэсэг нийтээрээ байдаг. За сая ингээд дид бүлэгтэй байгаа эсвэл цаанасаа дотроо дид бүлэгтэй байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр танд ангиллаа үүсгэж байгаа тохиолдолд өөрсдөө яаж шинээр дид бүлгийг нэмэх вэ гэдгийг одоо нэсээр харуулъя. За нэмэх товчон дарамт би татвар дотор үүсгэнэ. За нэг нь болохоор би нийгмийн дадлын шимтгэл гэдэг нэг англи үүсгэмээр байгаа. За нэг нь болохоор бидний бүгдээ төлдөг хувь хүний орлогын албан татвар гэдэг англи байх жишээтэй. За тэгэхээр энийг би одоо чирээд татвар дотор авчиж чинь. За нийгмийн дадлын шимтгэл нь аваа. Энийг би дахиад чирээд татвар дотор авчиж чинь. За яагаад би нийгмийн дадлын шимтгэл татвар хувийн орлогын албан татварыг энд оруулж ирээд байдаг вэ гэхээр энэ бол зардал. Яагаад гэхээр хэдийгээр бол хэрвээ албан байгууллагууд ажилтдаг бол та нарын цалин буухтаа бол дандаа эхлэн бодогччин бодоод урьдчилаа суудах чад асдаг штеп. Суудах чад төлбөрийг шилжүүлдэг. Тэгтэл тэр болохоор угаасаа та нарын хэрвээ задрагач ирдэг бол та нар нийгмийн дадлага шимтгэл төлөгчөөс тэдэнд өргөдүүлсэн, хувийн орлогын татвар төлөгчөөс тэдэнд өргөдүүлсэн гэсэн задрагаа орж ирдэг. Тэр бол та нарын яг энэ тухайн улстай ч юм уу тухайн хоттой тухайн газар ажил хөдөлмөр эрхэлж байгааг энэ зардалчин байхгүй юу? Түүнээс биш дансанд ч орж ирж байгаа мөнгө чинь та нарын цалин биш. Харин компанитайгаа ярилцаж тохиролцсон нийт үндсэн цалин чинь та нарын цалин, нийгмийн дадлын шимтгэл болоод хувийн орлогын албан татвар чинь та нарын өөрсдийн зардал байдаг учраас тэр задрагаага гаргаж авч байгаад энэ дээрээ бас бүртгэхэд байх нь зөв. Энд чинь өөрөө та нар бас буцаагаад татвар төлсөн мөнгөө төлбөртөө бас хариу зүйлийг бас шаардах бас тийм сэтгэлдлийг бол өгдөг юм билээ. Надад л тэгсэн би өмнө бас яг зөвхөн орж иж байгаа мөнгөөл орлого бүртгээд байсаа дараа нь үндсэндээ би ямар ч татвар төлөхгүй байгаа юм шиг тийм сэтгэл зүйтэй яваад байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг би татварт эдийг төлж гин үү, би яг шимтгэл эдийг төлж гин үү гэдгийг хараад байсны дараа явандаа ингээд ясаг юм хандлага энэ өөрчлөгдөж ирд юм билээ. За anyway буцаад төсвөрөө оръё. Доошод орлого гэсэн рүү оръё. За энэ дээр salary буюу цалин гэсэн хэсэг цаанасаа байж гин. Би нэг зүгээр монгол болгоод орхиж. За бэлэг хүмүүс заримд нэг гоё ээж аав нар мөнгө өгдөг штэ. Тэр чинь бас орлого байхгүй юу. Тэгэхээр энийг тэрийг нь бэлэхээр нь бүртгэж хэрэгтэй. За цалингаасаа гадна хажуугаараа бас давхар жижиг юм бизнесүүд эрхэлдэг байлаа гэж үгүй. Тэгвэл бизнесийн орлого гэсэн хэсэг байж болох юм. Dividend income гэх нь ногдлаа шиг. За одоохондоо туустах чинь байлгаж ясан ч болно л доо. За энэ дээр бас дахиад хүүгийн орлого гэдэг хэсэг байгаа. Хэрэг хадгаламж эзэмшдэг ч юм уу тийм байгаа бол хүү бодож авч байгаа. Тэр чинь бол тусдаа бие даасан орлогын ангил байх хэрэг зүгээр. За хүүгийн орлого гэж юм шиг хэрэг Монгол та нар ажиллаад хүү авдаг бол давхар татвар дотор ч бас нэг юм орж ирэх хэрэгтэй. Тэр нь хүүгийн орлогын татвар. Хүүгийн орлогоос татврыг хасаад зөрүүг нь та нар хүүгийн орлого дээр орлогоо бүртгэж болно л та. Гэхдээ нэг нь л энэ чинь хууль дагаж өөрчлөгдөж байгаа юм чи орлогын бүтнээр бүртгээд татврыг бас тусна бүртгэжүүл тээ. За дан гэж хадгалч. Одоогор нөгөө ямар ч гүйцэтгэл хийгдэг байгаа учраас ингээ алга болчихж байгаа шүү. За гэсэн түзээ хэсэг рүү ороод хэдүүлээ яаж яг зарцуулалт орлогоо бүртгэх вэ гэдэг хэсгээ одоо
шугамтай хамтдаа хийцгээе. За эхлээд өнөөдрийн үед төлжлөх. Би өнөөдөр гэрээсээ гарангуудаа за нийтийн үйлчлэгээний одоо автобусны цуглаа гэж үгүй. Тэгэхээр за нэмэхэд дараалал би expenses гэхтээ би тээврийн хэрэгсэл рүү ороод нийтийн тээвэр. За артлан би хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдгийг тавьчихлаа 500. Тэнгүүдээ дээдлийн энийг сонгоо би аль дансаасаа зарцуулсан бэ гэдгийг сонгож болно. Сонгоод миний U-money байна. U-money-г дарлаа. Save гэнгүүт миний ингээд төлбөрөө төлц байна гэсэн бүртгэл орж ирнэ гэсэн. Нийт өдрийн зардал нь 500 төгрөг. За баланс руугаа орохоор U-money-гаас маань хасагдсан. Бажет руугаа орохоор тээврийн зардал тээврийн хэрэгсэл би бол 500 төгрөг зарцуулсан байна гэж надад харагдаж байна. За гарч яваад би өдрийн хоол идлээ. Ажилд очиод дараа нь өдрийн хоол идлээ. Гадар хооллох дээр за би 8000 төгрөг хоолчлоо. За ингэхдээ би энийгээ энэ төлбөрийн картнаас төлсөн гэж сонгоод save дарчингууд бас яг саяны шиг өөрчлөлтүүд чинь энэ дээр ч ороод ирж байна гэсэн. Бажетын дээр ч гэсэн. За зарцуулт юм байна. Орлогын хувьд дахиад нэмэгдэрээ дарангууд expense гэсэн дээр дарахаар бусад өөр юм бүртгэлөө хийх боломжууд гараад ирнэ. Income дээр дарахаар та нар орлогоо бүртгэх боломжтой. За өнөөдөр цалин булаа. Хэд төгрөгийн цалин авах үед үлээ. За 500 мянган төгрөгийн цалин авъя. 500 мянга. Тэгмүүтээ энийгээ би home base таасандаа хүлээж авнаа. Гээ хадгалчлаа. За тэгэхээр цалин ороод ирсэн юм чи хамгийн хэд хийх ёстой би юу вэ? Хуримтлал руугаа мөнгө хийх. Тэгэхээр шилжүүлэг хийхдээ яах вэ гэхээр шилжүүлэг одоо чинь заримдаа нэг данс гараад нөгөөд рүү орж байгаа бол энээс нь зарлага гэж гаргаад нөгөөдгөөс нь орлого гэдээ оруулчихвал. Гэхдээ яг үндэ аль нь зарлага аль нь орлого биш үү? Чи өөрөө ингээд зүгээр тараан байршуулж байгаа учраас энэ бол шилжүүлэхээр явбал зохимжтой. Тэр expense-ээр даржаад money transfer гэсэн дарчих. Тэгэхээр хоёр дансны хооронд шилжүүлэг хийх боломж гараад ирнэ. Тэгэхээр яг одоо бол home base-с шилжүүлж байгаа юм тийм ээ. Би цалингаасаа за 100,000 төгрөг хадгалъя. 100,000 төгрөг сонгоод аль данс руу орох вэ гэдгээсээ би за урт хугацааны хадгаламж руу хадгална. За save гэхээр шилжүүлэг ороод ирж. Энэ болохоор шилжүүлэг учраас таны тухайн өдрийн зардал чинь харагдахгүй. Одоо total expense, total income гэдэг хэсгээр бол харагдахгүй байна гэсэн. За тэгээд давхар ATM-ээс мөнгө авч байгаа бол энэ функцийг бас ашиглаж болно. Дахиад money transfer гэдэг карт маань хавна. Төлбөрийн картаас сонгоод би төлбөрийн картнаас 20,000 төгрөг гаргаж авъя. 20,000 төгрөг аль данс руу орох вэ? Төрөвч рүү орно. Save ингэж чам. За тэгээ заримдаа хүмүүс ингээ биендээ мөнгө зээлдүүлэх тохиол гардаг штэ. Тэрийгээ ч гэсэндээ money pro дээр бол бүртгэж болдог. Гэхдээ шууд яг team функцээр бол бүртгэдэг. Би арай жоохон өөр жижиг life hack ашиглаждаг гэх юм уу. Тэрийг money pro дээр asset-аар ашиглаж болно. За баланс хэсэг рүү ороод edit хэсэг дарж агаад хэдүүлээ add гэдэг asset нэмий хөрөнгө үзүү. За би A гэдэг хүнд мөнгө зээлдүүлэх гэж хэлээ гэж үгүй. Тухайн үед тэгэхээр би A гэд нэрлэлчин. Done гэдээ гарчлаа. Одоогийн байдлаар үлдэгдэл нь байлаа. За тэгэнгүүтээ би ямар мөнгө зээлдүүлэх вэ гэхээр money transfer хийгээд за би төлбөрийн картаасаа энэ хүнд 20,000 төгрөг зээлдүүллээ гэж үгүй. Дансаар одоо шилжүүлсэн байлаа гэж бодох. Тэгэхээр хаашаа шилжүүлэх вэ гэхээр asset-а сонгочонгууд ингэ шилжиж байгаа. Тэгэхээр үлдэгдлийн харангууд other asset дээр чи 20,000 төгрөг харагдаж байгаа. Чиний төлбөрийн картнаас чинь төрөний мөнгө чинь хасагдсан. Тэгээ today гэсэн хэсэг дээр энэ зүгээр шилжүүлсэн учраас одоо зээлсэн учраас чиний зардал биш байгаа шүү дээ. Яг чиний үрэг чинь өртөг биш үгүй. Чи яагаад үнийг буцааж аав. Тийм болохоор энэ зардал хэсэгт чинь харагддаггүйгээр онцлогтой. Тэгэхээр asset гэхээр бас зүгээр болоод үзчихгүй. Та нар өөрсдийнхөө 20,000 төгрөгийг А гэдэг хүнд А гэдэг дансанд байршуулсан. Тэгээ би бэлэн болоход нь тэндээс эргүүлээ татаад авна гэсэн юм сэтгэлгээтэйгээр хадгална гэсэн. Тэгэхээр төлбөрийн нөгөө payment account-ууд дундаа ч гэсэндээ бол энэ нэг хадгалж болно л доо. Гэхдээ нөгөө asset нь бас нэг тусдаа дид хэсэг байгаа учраас тийг хадгалсан зүгээр хэлбэр юм шиг надад санагдсан. Та нарт ямар санагдах вэ? Тэрийгээ дураараа хийгээрэй за. Тэнгүүт тэр хүн одоо буцаагаад над руу төлбөр төлчихье гэж үдээ л да. Тэнгүүт буцаагаад money transfer гэдэг шилжүүлэх данс нь эндээс сонгоод надад гэтээ одоо бүтнээр нь биш. Эхлээд 5,000 төгрөгийн төлөлтөө гэж үдээ тийм ээ. Тэнгүүт би 5,000 төгрөгөө төрөвчөндөө авсан байж нөгөө бэлнээр буцаагаад төлсөн байна. Тэнгүүт эргээд ороод ирсэн. Гэхдээ балансаа харангуут нөгөө хүнд чинь 15,000 төгрөгийн үлдэгдэл хэвээрээ байж байгаа байхгүй. За эсрэгээр чи хүнээс мөнгө зээллээ гэж бодъё л доо. Энэ бол хүнд зээсэн тохиол. Тэгэх юм бол би дараа нь дахиад за энэ удаад B гэдэг хүнээс за save дарчлаа. Яг адилхан саяны системээр явна. Money transfer хийлээ. Яасан B-гээс чамд орж ирж байгаа учраас хаанаас хаана вэ гэдэг нь B-гээс чам руу. За би B-гээс дахиад 20,000 төгрөг зээлчихье тийм. Тэгээ би энийг бэлнээр авсан бэ гэдэг төрөвчин дээр. Тэгээ ингээ хадгалчихъя. Тэгээ баланс руу оронгууд хараа. Хоёр талтай хаалттайгаа зэн чин бол санхүүгийн нөгөө сөрөг утга илэрхийлдэг. Тэгэхээр other assets гэсэн хэсэг дээр чи юм хэрэг хаалтан дотор байвал чи энэ хүнд үртэй хэрвээ хаалтан дотор биш эрэг одоо баланстай байх юм бол чи тэр хүнээс энэ мөнгөний одоо үр төлбөртэй гэж бодъё. Тэгвэл одоо төсөв рүү оръё гэдэг. Бажет руугаа орохоор одоо энэ дэр хоёр жишг шугам харагдаж байгаас эхнийх нь яг дээдлийн шугамнууд 8500
100 500 мянга гэснээр болохоор гүйцэтгэл нь яг боддоор яг хэдэн төгрөг зарцуулсан байгаа юм бэ гэдэг. Доотлогын тэгүүд болохоор та нарын төсвийн төсөөлөлч юм байхгүй юу. Тэгэхээр edit гэж ороод за би гадуур дээр дарахаар энэ дээр monthly гэдэг 8 энэ дээр та нар төсвөө гаргаж өгнө. За би сардаа би гадуур хооллоход дээдл нь 200 мянга төгрөг зарцуулна гэж төсөөлчлээ. Би 200 мянгаар хийчихэнгүүт доотлол дээр нь ингээ 200 мянга гараад ирж байгаа байхгүй юу. За би хүнсэндээ сарын дахиад би 200 мянга төгрөг зарцуулнаа гэж төсөөлчлээ гэж үгүй. Тэгэхээр энэний гоё юм одоо чинь дан хадгалчлаа гэхэд дээшээ гүйлхээ харахаар та нарын артын хаалтыг харж байна 840 мянга. Энэ болохоор таны төсөвлөсөн байгаа тухайн сарын нийт зардал байгаа юм. Яагаад тэгэхээр сая ангиллууд дээр бол иймэрхүү төсвийн төсөөллөө гаргацсан байгаа учраас нийтдээ та нарын сар хэдэн төгрөг зарцуулах нь гэсэн төсвөө гаргаад авчна гэсэн. Тэгэхээр мэдээж сар сард энийг бол өөрчлөлт явах боломжтой. Энийг бол орлого дээр ч гэсэн хийж болно. За цалин урьдчилгаан 500 мянга байсан гэж бодоод тухайн сартаа би сая төгрөгийн цалин авна гэж бодъё. За тэгэнгүүтээ би биелэглээд манай ээж надад сар болгон нийлээд 100 мянга төгрөг өгөхөө гэж бодъё. За бизнесийн орлого ч гэсэндээ за би дахиад 100 мянга төгрөг болтол гэж бодъё. Зүгээр ингээд энэ болгон таамаглаа штэ. Тэгээ ингэчингүүд доотлол нь орлогч нь ч гэсэндээ сая 200 мянга төгрөг байх нэ. Одоогийн байдлаар гүйцэтгэл нь бол 500 мянга байна гэсэн. Тэгэхээр доотлын total гэсэн хэсэг дээр та нарын зөрүү одоо тэнцлийг гараад ирж байгаа. 360 мянга гэж байгаа. Энэ сая 200 мянгаас чинь 840 мянган насаа та нар нийтдээ үлдээлтэй 360 мянган төгрөгийн одоо ашигтай эрэг баланстай. Тэгэхээр энэ мэтээр та нар ингээд төсвөө бол тогтоож өгөх боломжтой. Тэгэхээр аппликейшнийг ашиглах үндслэл бол иймэрхүү байна. Мэдээж хэрэг төсвөө та нар ингээд зоогоод өччих юм бол нийтдээ тухайн сард яг төсвөө барихад чинь илүү хялбар болох байх, мөнгөнийхөө зарцуулалтыг бага байлгах чинь туслах байх. Гэхдээ бас өөрөө өөртөө зөөлөн хандах хэрэгтэй. Шууд ингээд хитрхи хатуу, хитрхи бүсэж хангалсан төсөв тавьчихаар бас тэрэндээ хүрэхгүй одоо шантрах асуудал гарч ирдэг. Тэгэхээр зүгээр ингээд сард нэг зарцуулалтаа хамгийн эхлээд та нар ингээд шууд төсвөө ингэж бүсэж хангалахаас өмнө магадгүй за би хэдэн төгрөг ер нь зарцуулдаг хүн бэ гэж гэдгийг бүртгээ зүгээр хараад үзэхэд бас гэрэнгүй. Тэгээд тэрийнхээ дараа нэг магадгүй сарын дараа ч юм уу гэж ингээд money pro-г нээж харж байгаа. За би яг яадаг хүн байна гэдэг тэр өөр дээрээ дүн шинжилгээ хийж байгаа. За одоо би энэ сараас эхлээд ингэн гэж байгаа юм. Төсвүүдээ зураг авал зурж өгч болох юм. Тэгэхээр тиймэрхүү байдлаар хандах юм бол илүү гоё шүү. За дээрэс нь дахиад нөгөө би найзуудтай ингээд money pro ингээд сурталчилж хагаад татуулаад ингээд ашиглуулах гэхээр нэг юм хэлдэг. Би ингээд төсвийг яг ярьсны дараа яг юу гэж гарч ирдэг вэ гэхээр ер нь тэгээс төсвөө чинь ингээд сар сараар ингээд төсвөлчдийн юм чинь юу юм биш үү? Гоё. Шууд дараа сарын 1-ээс эхлэе хоёлаа гэдэг байхгүй юу. Тэгэл ерөөсө маргааш эхлэе, нөгөөдөр эхлэе, сарын дараа сарын 1-ээс эхлэе гэж байгаа бол тэгэл хоцорно. Зүгээр л өнөөдөр эхлээл яг одоо зүгээр гүйцэтгэлээ хийгээл явчааг хэдийг зарцуулж өгнө гэдэг л бүртгэе авч. Заавал төсөв тавих байгаа шаардлагагүй. Зүгээр өөрөө мөнгөндөө яг ямар хэмжээний мөнгө зарцуулдаг юм бэ нэ гэдгийг зүгээр мэдээд авчихад зүгээр. Зөвхөн нөгөө дансныхаа үлдэгдлэр хүмүүс заримдаа бүртгээд байдаг л да. Нэг данс нь хэдэн дөрөв үлдсэн байна. Тэрүүгээрээ за би энэ сард юу тэдийг зарцуулчлаа та гэж бүртгээд байдаг. Тэр бас айгүй аюултай шүү дээ. Яг сарын эхэндээр үлдэгдэл чинь хэд байсан, сарын төсөл дээр хэд байсан хоёрынхоо зөрүү үзэж ийн гэсэн үг. Дээрээс нь орлого чинь доктортой байхгүй байж болно, зарлах чинь доктортой байхгүй байж болно. Тэгэхээр та нар орлого зарлага иймэрхүү байдлаар бүртгэж болох юм. Аппликейшн ашиглах юм бол нэг иймэрхүү жишээ бас байна. Тэгэхээр money pro-тэй холбоотой бас өөр асуултууд байх юм бол энэ дор мэдээж та нарт комментээр үлдээхийг хүсье. Money pro өөрөө iOS болон Android үйл системүүдээр аль алин дээр нь байдаг. Мэдээж аппликейшн татаж авах боломжтой холбоо суулийг нь бас видеоны доор тайлбар үлдээсэн байх болно. Та нарт бас өөрсдийн хувийн санхүүгээ удирдах энийхээ тухай мэдээлэлтэй болгоход ашигладаг өөр бас илүү энээс илүү үр дүнтэй аппликейшнуд хэрэг байгаа бол мэдээж комментээр бас санал болгоорой бизнес туршиж үзэж болохын нүүсэн чи яхав дэ хэрэг үнэхээр хангалттай өндөр үнцнийг өгч чадж байгаа бол за энэ түрээд мөнгө удирдах цувралын энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Хэрвээ энэ цувралын өмнөх видеонуудыг үзье гэх юм бол энд байгаа плейлист руу орж тэр өмнөх видеонуудыг үзээрэй. Хэрвээ миний сувг таалагдж байгаа цаашлаад энэ төрлийн контентуудыг илүү ихээр үзье гэж та бодож байгаа бол энд гарч байгаа миний одоо нүртэй хэсэгтэр дарж subscribe хийх хүсье. Тэгэхээр бас таалагдсан бол комментээр үлдээгээрэй. Бусад хүмүүс ч гэсэндээ энэ агуулгыг share хийж түгээх хүсье. Тэгэхээр дараагийн видеоор иргэд уулзъя. Хамт байсан баярлалаа.